Энэхүү хичээлээр бүгдээрээ зочин невронд ашиглагдах үгс болон өгүүлбэрүүдийг монгол ухааны хэлээр хэрхэн нөхөх талаар суралцгаах болно. Бойдон тохиохдоо гарын алгаа ингэж байрлуулж тохино. Зурагтыг тохиохдоо долоовор болон чигч уруунуудыг хооронд нь нийлүүлж тохино. Гэр бүлийн зураг. Гэр бүлийн зургийг тохиохдоо хүмүүс зураг авахулж байгаа юм шиг байрлалтай аппаратыг дарж байгаа юм шиг тохино гэсэн үг. Ханын цаг. Ханын цагийг тохиохдоо бугуун цагийг заагаад ханан дээр байгаа дугуй томцогийг дүрслэнэ гэсэн үг. Бугуун дээр цагийг заагаад хан дээр дүрслэнэ. Залгуур 2 сэрийн залгуурлаа орж байгаа юм шиг дүрслэн тохино. Залгуур. Цонх. Долоовор хуруу болон чигчүү хурууг дээрээс доош чиглэлтэй тохино. Цонх. Үзэх гэдгийг тохиохдоо дунд хуруу болон долоовор хурууг нүднээсээ гадагшаа чиглэлтэй тохино. Үзэх. Суух гэдгийг тохиохдоо дунд хуруу болон долоовор хурууг нийлүүлсэн байдалтай дээр нь сууж байгаа юм шиг дүрслэн тохино. Босох гэдгийг тохиохдоо гарын алга өөрлөгөө чиглэсэн байдалтайгаар босох гэж ингэж тохино. Гар утас. Гар утсыг тохиохдоо чигч хуруу болон эрхээ хурууг баруун гараараа илэрхийлж зүүн гар дээр баруун гарны дунд хуруугаар байрлана гэсэн үг. Ширээ. Баруун гарны дунд хуруу долоовор хуруу ширээний хөл шиг байрласан байна. Сандал. Сандлыг тохиохдоо дунд хуруу, ядам хуруу, эрхээ хуруу нар нийлсэн байх ба чигчээ хуруу, долоовор хуруу гоцоосон байдалтай сандлын туршлага шиг харагдана. Хамт гэдгийг тохиохдоо гарын алгыг хавсарсан байдлаар тохино. Хамт. Авах гэдгийг тохиохдоо гаднаас өөрлөгөө чиглүүлсэн байдалтай юм бадж байгаа юм шиг тохино гэсэн үг. Надад гэдгийг тохиохдоо цээжин дээрээ ингэж тохино. Надад. Өгөх гэдгийг өөрөөсөө гадагшаа чиглэлтэй гарын алга дэшээ тохино. Өгөх. Наашир гэдгийг тохиохдоо өөрлөгөө дуудсан маягтай гарын алга өөрлөгөө чиглэсэн хөдөлгөөнөөр тохино. Харах гэдгийг өөрийнхөө нүднээс хол зүйлийг харж байгаа байдлаар гараа сонгож өөрөөсөө гадагшаа тохино.